За өглөөний мэндэ асарж явах хоорондоо одоо энэ үүсэт байгаа асуудалтай холбоотой нэг тайлбар хийя гэх юм. За энэ бол одоо Монгол казаки асуудалтай бэрхшээл. Асуудал бэрхшээл гэхээр одоо сөрөг утгаар ойлоо. За нөгөө нэг угаасаа бас энэ чисүүлдэ жаахан газар аваад нэг олон нийтийг хаглан бутаргаж байгаа юм шиг тийм өнгө аястай янз бүрийн хүмүүс орж ирээд тэ одоо тэгж өмнө бас нэг тиймэрхүү ажлууд хийжсэн инфлюенсер маягийн хүмүүс орж ирээд за бас тороол хаягнууд эдэр гарч ирээд аль аль талын өнцгийг илэрхийлж ингэж зүтгээд байгаа болохоор бас магадгүй зарим хүмүүсийн хардж байгаа шиг зохион байгуулалттай хэрэгээр нэг юм сенсац гаргаж байгаа юм шүү гэж бодож болохоор асуудал үүссэн юм шиг байна. Нэг талтаа би бол тэгж бодлоо. За нөгөө талтаа бол учир байдлыг ойлгох хэрэгтэй ер нь юу болж байгаа вэ гэж. За энэ бол мэдээж одоо жаахан юмыг ойлгоё. Нэг эвтэх аятайхан мэдээлэл авъя гэсэн хүмүүс зориулсан зүйл болохоос биш. Юмыг зүгээр ингээ хоёрхон линзээр хардаг те. Эсвэл зөв байдаг, эсвэл буруу байдаг гэж боддог одоо тийм төвхтэй сэтгэлгээтэй тэр хүмүүс зориулсан бичлэг бол биш шүү гэдгийг одоо шууд хэлмээр байна. Яагаад гэвэл та хэрвээ нэг юм зөв гэж бодсон бол тэгэл тань л зөв. Танд одоо юу гэдэг энэ тийм итер гэж хэлээд ямар ч боломж байхгүй. Ингээ та өөрийнхөө юм субъектив тийм сонин итгэл үнэмшилт бол хангалттай итгэлтэй байхаас арга байхгүй те. Монгол хүн лагч гэдэг юм уу, казакууд бол хог гэдэг ч юм уу тийм балаа бодлыг ч юм бол эргүүлэх боломжгүй. Одоо нэг тэнгийг нөгөө 40 эрдэмтэн гэдэг лөө няцааж чадахгүй болвол 40 эрдэмтнийг бол ганц одоо эрдэмтийн юу ухаантай өнөгч гэх юм юу гэх юм нэг баримтаар няцааж болно гэд үг байдагтай тонцтой. За үгүйгээ бодсон бол бас яг тийм байлаа тийм. Тэгэхээр энэ хин нэгний одоо субъектив үнэн зөвийн тухай үнэн худлын тухай асуудлыг ярих гэж байгаа шүү. Ер нь яагаад ийм байдал түрээд байгаа вэ? Юу болоод байгаа вэ гэдгийг л тайлбарлах гэж байгаа зүйл юм шүү. За нэгдүгээрт нэг ийм хандлага сошиалтаар гарч ирсэн байгаа юм байна. Энэ нэг угсаатан гэдэг ойлголтыг тайлбарлах гэж оролдож байгаа байдал. За тэгээ харамсалтай тэрийгээ ерөөсөө мэдэхгүй маа. Мэдэхгүй энэ угсаатны асуудлыг бол ер нь нийгмийн ухаанд хамгийн их судалсан ухаан бол антрополог, социолог, улс төр мөр ерөөсөө ингэ судлааг уучлаарай. Философи те. Ерөөсөө антропологийн хамгийн гол сэдвүүдийн нэг бол энэ. Тийм учраас би их зөрөгтэй яриад байгаа. За тэгснээ угсаатны асуудлыг сүрхий мэддэг болж яриад нэгдүгээр та хоёрдугаарт баахан англи үгнүүдийг тайлбарлаад тэргээрээ одоо Монголд байгаа асуудлыг ойлгуулчих юм шиг хандж байгаа нэг юм хандлага байна. За угаасаа ийм хандлага айгүй түгээмэл байдаг тий. Одоо ингээл хөгжсөн улсын туршлага наача англиараа тэгсэн ойлголт ч тий. Тэгэхээр тэгсэн үг гэд англи дээр байгаа ойлголтоор одоо өөрийнхөө зөвийг батлах гэж оролдог нэг юм хэсэг үлэг нэг юм хүмүүс гараад ирсэн шүү дээ. Одоо болсон болоогүй англи хэлтэй болсон болоогүй юм унссан гэх юм уу тий. За эсвэл нэг чат GPT-г хайдаг. За эсвэл нэг Google дэж гаргаж ирээл за наача англиараа ийм штэ гэдэг гэж ярьдаг тий. За тэр хүмүүс болохоор одоо ethnic minority гэдэг үгийг маш их ашиглаж байна тий. Одоо угсаатны цөөнх. За эсвэл national minority үндэсний цөөнх. За тэгээд natives гэдэг үгүүд гаргаад ирсэн байна тийм үү. За minority гэж ярьж байгаа бол угаасаа л эсрэгцэн majority тий. Одоо үндэсний олонх гэдэг юм уу, угсаатны олонх гэдэг юм уу тий. Ийм нэршил нэр томьёо юмнуудыг ашиглана. За тэгэхээр тэр native өдр гэдэг ойлголт үгүүд бол Монгол дээр яригдах боломж олцоо байхгүй. Ягаад гэхээр англи хэлнийхээ утгаараа тэр чи өөрөө колоничлогч хүмүүс тэр нутаг дээр очиод англи тэгээ одоо эдэр Европын тийм үү Америкт очиод уугуул иргэдэг яасан эдэр тий. За тэгээд алж болж газар нутгийн бол авсан. Ийм ойлголт зүйл байдаг. За тэгээ native гэдэг үг нь бол өөрөө тэндэж яхаа утга учир нь өөр болсон учраас сүүл рүүгээ эрхээ хамгаалахын тулд бол тэр зөвхөн хүмүүс indigenous эдэр гэдэг дуугуул иргэн гэдэг тийм ийм ойлголт эдэр гаргаж ирсэн. За энэ бол хоол different. Одоо бүр Монголоос шал өөр төв. Энэ бол ингээд колоничлолтой холбоотой алжуулсан доромжил шулж өмөлдсөн эдэр гэдэг нэг тийм ийм юмтай холбоотой. Монгол дээр бол Казак Монголын хоорондын асуудал дээр бол хүний эрхийн тухай асуудал яригдана. Тэ хүний эрхийн тухай асуудал яригдана. Түүнээс биш тэнд одоо нэг юм угсаатны хоорондын тэмцэл хөдөлгөөний түүхтэй
тэр minority эдэр гэдэг үг мөг ашиглагдахад болж яг учир дутагдaltaй яг үнэ хэлэхэд. Яг нь ер нь бол үндэсний цөөн гэдэг гэсэн нэршлиг бол орчуулж ашиглаж байгаа явдал байгаа яг үл байгаа. За гэтэл нөгөө талд нь одоо их сүрхий эв найрч ухамсар үндэстэй хүн болох гээд казакууд бол монголчууд ч те бид нар адилхан монголчууд эдэр гэсэн нэг юм уянгийн дараамаа бас явж байна. Мэдээж үгүй. Тийм юм ерөөсөө байхгүй юм чи. Шал өөр хоёр нөхдүүд тийм үү. За тэгээд энэ заавал хоорондоо зөрчилтэй тэмцэлтэй байх албагүй штэ эдэр ч гэдэг юм ингээд нэг юм уянгийн халил national unity тийм одоо хусаатны бодлоготой төстэй ийм бодлого ярьж байгаа хүмүүс байна. Одоо их мундаг сүрхий яг гэж байна. За тэгэхээр ингэж сайн мэдхгүй барууны за англи хэлний нэр томьёонуудын уг үндсийг мэдхгүй ямар нөхцөл дээр авч ашиглаж ирснийг ойлгоогүй ижиж энийг Монгол руу оруулж ирж тайлбарлах бол утгагүй зүйл юм байна. За тийм учраас уучлаарай англи хэлтэй хүмүүсээ зүгээр нэг сөрч хийж үзчихэд энэ асуудлынхаа тухай нэг судлаагүй гэж бити балаа юм ярьж англи үгээр те Монголын нөхцөл байдлыг тайлбарлах гэдэг нэг юм сонин хандлага болоорой гэж хэлмээр байна. Болохгүй гэсэн үг шүү мэдээч намайг болон болохгүй гэж хэлсэн хэлээгүй чи хийхээс хойш тэр надад бол хамаагүй те. За хоёр дахь нэг анзаарчихсан хандлага нь бол шууд монголчуудын нөгөө өвчтөе үндэсний үзэлтээр нь тулгуурлаад аастай мөнхий казакууд юу юм бэ гэдэг ингээд ярьж байгаа. Тэгэж хандлт авч байгаа хүмүүс эдэр байна. За нэг хөгний рилсийг харлаа. Өө нөхөр бүр галзуурсан хандлт авсан байна. За тэрэн дээр ч урамшаад бүр эдэн цуврал юм хийж явах шиг байна. За нөхөр тэр бүсгүй бол ямар ч ойлголтгүй юм байна лээ уучлаарай. Sorry одоо тий ярьж байгаа сэдвийн тухай ямар ч анхан шатны сурагчч уншаагүй байна гэдэг нь бол илт мэдэгдэж байгаа юм л та. Зүгээр л хандлт аавна гэдгээ угаасаа тэр нь тооцсон учраас хүмүүсийн сэтгэл дээр тулгуурлал яг энэ хандлагыг барайл дайрчиж. За энэ нь бол мэдээж маш олон монголчуудад таалагдсан тийм үү. Хаста энэ бол манай нутаг. Энэ бол манай юу мөөтөр. За нөхөр болохоор ястан мастан эдэр гэсэн нэр томьёо эдэр ашиглаж ярьсан байлээ зайлвал. Өөрөөр хэлэх юм бол нөхөр дунд сургуульд түүх үзснээсээ хойш ер нь өөр юм уншаагүй хүн шиг байгаа юм л. Ястан гэдэг нэр томьёо чинь бол одоо толготой судлаач нар нь ашиглахаа байлаад албан ёсны бичиг баримтанд ч гэсэн ашиглахаа болцсон шүү дээ. Яагаад вэ? Яагаад үл энэ угаасаа зөвлөлтийн үе тий одоо тэр колоничлол байсан гэж үзэх юм бол тэр үед бидэрт суулгаж өгсөн нэг төрлийн ойлголт. За одоо энэгээр бол бид нар Монголын дотоод нөхцөл байдлыг тайлбарлах боломжгүй гэдэг ийм үн цэрүүгээ явцсан байгаа тий. За тэгэхээр одоо нэг ястан гэдэг нэр томьёо ашиглаж байгаа. Одоо энгийн иргэдэг бол яриад байгаа угаасаа тэр хүн заавал тэрийг уншиж мэдчих халаагүй юм чинь тий. Одоо тийм судлаач унтлаач ч гэх юм уу эсвэл мэдхгүй нэг жоох өөрийгөө тулхтай гэж үзэж байгаа хүмүүс бол ерөөс юу ч уншаагүй байгаагаа л илэрхийлж харуулж байгаа гэсэн үг шүү sorry. За яагаад ер нь тэгвэл ингээд Монгол казакын асуудал ийм юм төрж вэ? За нэг талаас маш энгийнээр бол угаасаа л ингээд нэг юм хоёр үндэстэй амьдарч байгаа газар бол иймэрхүү асуудал үүсдэгэ идэр гэж хэлж болно. Гэтэл нөгөө талд бидний бас боловсролын системээр бидэрт суулгаж өгж байгаа зүйлээс болж бид нар ингэж байгаа. Төрөний хэлдэг шиг хусаатан гэдэг байгаа энэ нэг ойлголт хусаатан үндэстний асуудлыг бол антрополог хамгийн их судалсан байдаг. За энэ үүднээсээ ер нь антропологийн ухаанд хусаатан үндэстэн гэж юу юм бэ гэдгийг тайлбарладаг хэд хэдэн чухал онол байдаг. За энэ онолуудаас болж л ийм ялгаа зөрөө бэтгэлцэн өсч. Тэрнийх нь явж одоо хамгийн дээр үеийнх нь шахуу. За ер нь бол одоо нэг хэрэглэгдэх болцсон. Тэр хандлагыг одоо л нөгөө манай сурагч ихтэй бичиж ярьдаг учраас ийм байдал үүсдэг. За энэ бол одоо марксист хандлага гэж хэлж байна. Марксист хандлагаар аливаа хусаатан үндэстэй юун дээр бүрэлдэж бий болдгоо гэхээр цус газар гэсэн хоёр юмн дээр тулгуурлаж нэг үндэстэй хусаатан бүрэлддэг гэж үзэж байгаа. За тэгэхээр нэг үндэстэн байхын тулд яг ч нэг газар дээр байх ёстой. Тэрэн дээр айлхаар удаан оршин байсан бол их сайн. За нөгөөх нь цус гэдэг нэг юм балаа ойлголт гаргаж ирж ирдэг. За тэгээд яах нь нэг цустай нэг газар нутагтай нэг тийм бүлгийг бол одоо хусаатан за тэгээд тоомоо нэг улс төрийн хил хязгаартай эдэр болох юм бол үндэстэн ч гэдэг юм уу. Ингээд цаашлаа явдаг нэг юм шалгуур өгдөг. За энэ бол аюу дээр үе санаа. За Маркс гэдэг хүн чи хэдий амьдарч ирсэн бэ? За тэгээ марксистууд энийг наашаа яаж хөгжүүлсэн бэ? Хэдийн үед хүчтэй байсан бэ? Тэр тооцох юм бол энэ санаа нэг 60-аад он хүртэл ер нь нийгмийн ухаанд аюу хүчтэй. Ялангуяа тэр
социалист блокийн улсуудын дунд бол маш хүчтэй байсан онол шүү дээ. За энэ одоо болт Монголын сургагч нар байгаа. За тийм учраас монголчууд одоо болт нэг газар яриад, цус яриад тий Монгол цус, Монгол газар шороо гэдэг тий. Бурхан гойсон ч би бүтээ гэсэн мэсэн гэдэг юм үг зохиоцсон тий. Тэр чинь зохиомжтой үг шүү дээ. За тэгээ тэрэндээ өдр итгэцээ өдр тий. Ингээд яриад байгаа. Ийм зүйл байгаа. За тэгэхээр энэ үзэл хандлагыг угсаатныг тайлбарладаг өөр дараагийн үзэл хандлага номлол бол монгол хэл дээр уучлаарай би бол уншиж байгаагүй. За одоо өнгөрсөн болчихгүй. Одоо би бол өөрийнхөө бичсэн тэр нийгэм соёлын хүн судлалын удирдгал гэх ном дээр бол нэг жижиг бүлэг оруулсан байгаа. Хэрвээ та нар олж унших юм бол угсаатан гэдэг энэ нэр шил элдв юм чи яаж хэлж ярьдаг вэ гэдэг онлын гол хандлагууд ингээд томилогдсон. Сонирхч байвал тэгээд тэр референсээс нь илүү гүнзгийрүүлээд уншина үстэй. Эргээд антропологч ч гэсэн одоо нэг нь угсаатан үндэстний ялгаа зөрөө гэдэг юмыг бол харьцангуй бага ярьдаг болсон шүү. Эн чинь бол тий ер нь бол нэг 70-аад оноос баг нийгмийн ухааны судалгаанд энэ чигийн юмнууд судалгаа бол ерөнхийдөө хоцрогдсон гэсэн. За энэний оронд юу яриад байгаа вэ гэхээр соёлын ялгаа гэдэг юм аягүй их ярьдаг болсон. Cultural difference. За өөрөөр хэлэх юм бол нэг үндэстэн дотор ч соёлын ялгаа байдаг. Тэ? Энэ нь сонирхолтой эвтэйхэн гэдэг юм уу? Одоо бол антропологийн сонирхол судалдаг хандлага юм болохоос биш. Бидний яриад байгаа шиг угсаатан үндэстэн яснаасаа, цуснасаа, биологиосоо өөр ялгаатай байдаг гэдэг гэсэн. Энэ санааг нь одоо нэг тийм сонирхоо болцсон. Угаасаа энэ бол боломж олцооны хувьд, за судалгааны хувьд ч нөөц алдцаа гэсэн үг. За ингэсээр энэ асуудлыг судалж болохгүй өдөр гэж хэлж байгаа юм шүү. Чи үнэхээр сонирхож байгаа судална үсттэй. За яг үннийг хэлэхэд бол Монголд одоо энэ талаар нэг лаг судалгаа хийсэн эрдэмтэн байхгүй. Монгол хэлээр ч гэсэн нэг уншичаар хүнд аятайхан ойлголт өгчхөр юм байхгүй одоо чи үннийг хэлэхэд. За тэгэхээр хэрвээ бид нэр угсаатан гэдэг ингээд нэг цустай, газартай, цаанаасаа биологийн, за манай монголчуудын боддог шиг бүр ген, мэнэрэ гэдэг нэг юм солиотой өвчтөй ойлголтуудтай бодоод авах юм бол гэж Монгол газаргийн хоорондын зөрчил бол дуусахгүй бүтэхгүй хизээч алга болохгүй нэг юм тэнийг болж өрнө. Өөрөөр хэлэх юм бол энэ ойлголт казакуудад ч байгаа, монголчууд ч байгаа гэсэн үг байхгүй. За нэг юм асуудал. Тэгэхээр зүгээр хэрвээ мэдээж шийдэгдэхгүй л ахал та. Угсаа ийм асуудал бэрхшээл бол байнга л байх бах. Угсаа энэ чинь нөгөө улс төрийн эдийн засгийн ач холбогдолтой учраас энэ тэндээс дөгөө хүмүүс бол зөндөө гарч ирэх байх л та. Казакын муулж байгаа монголчуудын дунд нэр олчих. Монголчууд энэ муулж байгаа казакуудын дунд нэр олчих гэх те. Өгөөд ч одоо хандлагаараа тэр сошиал хандлт мандалт ихтэй байгаад байгаа учраас тэр хүүхэн эдэр ингээд хүүхдэн юм хийгээд нь штэ. За харин санаагаар болдог бол угсаатныг тайлбарладаг бусад одоо миний мэдж байгаагаар 7-8 онол бий. Тэр онолуудыг монгол хэл дээр буулгаад сурагч мөчд оруулаад ингээд заагаад эхлэх юм бол эсвэл ингээд түгээгээд юм сошиал контент эдэр яваад эхлэх юм бол энэ талын асуудал байдал бас намжих гэдэг юм эсвэл эвтэйхэн эерэг зүг рүүгээ явах хандлага үүсэх боломжтой юм л да. За тэр нь жишээ нь ямар онол вэ? За жишээ нь бол овгийн марчлаа Барф гэдэг их алдартай Норвегийн антропологч байгаа. За одоо тэр нь марчлаа шүү. Барф гэдэг хүний тэр маш алдартай онол бий. За тэрийг цааш нь хөгжүүлээд ингээд явсан Бенедикт Андерсоны одоо төсөөллийн нийгмүүд гэх юм уу те Imagined Communities гэдэг маш алдартай ном бий. За Эрнест Гейлерний Nationalism гэдэг Nationalism гэдэг судалгаа юмнууд байгаа. Эдгээр онолууд юу гэж үздэг вэ гэхээр гүг угсаатан үндэстэн гэдэг чинь зүгээр л жишээ нь Андерсоноор бол чиний төсөөлөл байхгүй гэж. Чи те мэдхгүй одоо ховдод байгаа, дорндод байгаа хэнийг ч танихгүй байж мөнхөрдөн би тэр нэг нөхөртэй бол би монгол хүн те бид нар бол нэг энэ хүн яг надтай адилхан ийм үйл хийх ёстой, арх ухтаа ингэх ёстой те мэдхгүй одоо хоригнаар хийхдээ ингэх ёстой, хүүхэд төрөхөд ингэх ёстой гэж бодож идэг. Гэтэл заавал тэгж яхаа албагүй. Гэвч чи бодоод байгаа буюу чиний энэ бодлын төсөөллийн үр дүнд чинь яаж байгаа энэ нэгдэл бүтэж бий болчих. За чи тэ цаанаасаа гэж бас бодож болохгүй шүү. Ямар нэгэн тодорхой нөхцөлд ороход
өөрийгөө заавал хэн нэгтэй адилсахдаг. Мөн өөр хэн нэгнээс ялгаатай болгож хардаг. За энийг одоо ижилсэл гэж хэлж байгаа юм те, identity гэж хэлж байгаа. Тэгэхээр юу болж таарж байгаа вэ гэхээр чи энэ юмыг бүтээгээд байгаа болохоос яг наадах чинь бодит баримтаар гарч ирж байгаа нотлогдож байгаа зүйл ерөөсөө байхгүй. Тэ? Түрүүний хэлдэг шиг ховдод байгаа нөхөр мэдгүй баян горгоолтаад байгаа нөхөр чамаас шал өөрөөр одоо сэрж мөрөгдөг ч юм уу, мэдгүй хоримнаараа хийдэг ч юм уу, ийм байгаа. Угсаа ялгааг хайгаагүй юм бол байгаа. За энэ ялгааг хайсан судалгаа угсаа зөвлөлтийн үед маш хийгдчихсэн учраас ер нь бол Монголыг нэг юм баахан тий түрүүний хэлдэг тэр ястны гэдэг юм руу авчиж хувиргасан байдаг. Энэ зүгийн имийг мэд хүмүүс бол харьцангуй гайг ойлгож байгаа. Тэгэхээр хэрвээ үнэхээр одоо энэ ухсаат үндэстэн гэдэг чинь ийм юу юм болвол төсөөллийн юм болвол үгүй бид нар тэр нэг цус мус гэдэг байгаа яригадаад байгаа зүйлүүд чинь бас л дандаа төсөөлөл болж таарч байгаа гэсэн. Тэ зүгээр л чи тэрэнд итгэж байгаа. Монгол ген байдаг, Монгол цус байдаг гэдэр гэдэг нэг галаараад тэ. Тэгэхээр иймэрхүү сүүлийн үеийн гэж хэлэхэд хэцүү л дээ. Чи одоо 80-ад оны 90-ад оны их үеийн онлууд л та. Энээс хойш тийм хүчтэй мундаг онлууд гарч ирээгүй буюу түрүүний хэлээд байгаа шиг энэ асуудал чи ер нь бол нэг шинжлэх ухаандаа нэг судлагдгаа гэдэг юм уу, жоохон модноос гарсан ч юм уу шууд хэлэх юм бол ийм сэдв болцсон. Тиймэрхүү онлуудыг оруулж ирээд монгол хэлэн дээр буулгаад ингэх юм бол илүү бидний харах онцгийг хэлсэн тайлбарлах одоо нэг төрлийн нүдний шилийг минь ингэж нэмж өгсөн. Бид их олон нүдний шилтэй болчвол тэрийгэ зүгээд ингээд юмыг олон өнгөөр олон янзаар харах боломж бүрдэн шүү дээ, тийм. Ийм байдал руу аваачна гэсэн үг. За тэгэхээр хэдүүлээ ялгаж салах харах хэрэгтэй. За зарим тийм бот хаягнууд өдр үүсцэн юм дөгөөгөөд ингээд асуудлыг бүр тийм ус төр олон улсын шинжтэй болох гэж байгаа юм шиг тийм. Ийм байдалд байна лээ. За тэгээ манай бас зарим алдартай инфлюенсерүүд эднэр өөрийнхөө хувийн танин мэдхүүгээр хит ийм нэг нарийн нюанстай төвхтэй асуудалд орооцолтож янз бүр болоод ингээд баймааргүй байна. За би одоо яг казакуудын баян хөлгийн казакуудын тухай судалгаа элдв юм бол хийж байгаагүй. Гэхдээ нэг соёлын эрх гэдэг нэг тайлан хүний эрхийн үндэсний комиссийн хийж өгч ирсэн. Богино хугацаанд нэг сарын хугацаанд. Тэгээ надад дүндээ баян хөлгийн мөлөг явах тийм судалгааны одоо зардал мөнгөч хүмүүс байсан. Тэгээ явж чадаагүй учраас зүгээр энэгээр байгаа оюутнуудтай би уулзаад ингээд за тэгээд энэ сэдвийг судлаач мэрэгжлийн хүмүүс эдгээртэй уулзч ганц нэг ярилцлага хийж ирсэн. За энэний үр дүнд бол харин Монголын төр бол казакуудын эрхийг, соёлын эрхийг ялангуяа аюух зөрчдөг юм байна гэсэн ийм дүгнэлт би хийж тэр тайлан гаргаж ирсэн байгаа нэг хэсэг нь байгаа. За яагаад зөрчдөг вэ гэхээр чинь хос элний бодлого гэдэг нэг юм гаргасан байдаг. За гэвч тэр нь бодит амьдрал дээр хэрэгжидэггүй. Ингээд үнэндээ казак хүмүүс бол хос элээр боловсрол эзэмшээд байгаа юм байхгүй. Илүү казака дамнаагүйчдэг. За өөрсдөө ч гэсэн тэр тал дээр илүү бас үндэсний үзэл мүсэл гаргаад тийм чиглэлгүй явдаг юм байна лээ. Оролцол Монголд боловсрол олон ирсэн гэсэн бодол санал нь харьцангуй бага болоод байдаг. За ингээд үр дүнд нь юу болж таардгаа гэхээр үр дүнд нь өөрхий тэр хүүхэд Монгол улсад амьдрахад тунхц болж таарч байгаа. За Монгол улсад амьдрий гэвэл тэр чинь ерөөсө казак хэлтэл болчихж байгаа учраас баян үлгэд амьдрна. Баянгорт ч юм уу, Эрдэнэтэд ч юм уу мэдхгүй. За эсвэл Увс ховдод ч юм уу очиж амьдрах гэхээр хэлний бэрхшээл үүснэ. За эсвэл тэгээ Казахстан л бол гарна тий. Эсвэл одоо нөгөө бусад тийм төрөг хэлтэй улс тий. Киргиз, Турк өөр юу гэдгийг ийм улс руу гарах ийм боломжтой болдог буюу эргээд нөгөө талаар Монгол улс тэдний соёлын эрхийг зөрчиж байгаа боловч нөгөө тал казакууд маань өөрсдөө бас ийм хязгаарлагдмал орон зай нэг төрлийн бүтээдгээ гэж. За хязгаарлагдмал гэдэг нь Монгол зөвхөн баян үлгэд байх тухай санааг хэлж байгаа шүү. Түүнээс одоо гадагшаа төвшөө явж байгааг нь бол хэлж яриаггүй тийм. Ийм байдалд авчт юм байна лээ. За тэгэхээр яагаад нэг ийм үндэсний маягийн зөрчил юм үүсээд байгааг бол тайлбарлаж хэлэхэд ийм байна. За миний харснаар би одоо их тийм системтэй тэр хүмүүс юу хийж ийн яаж ийн эдэр гэж яваагүй шүү. Нэг ийм хоёр сонин үнцэг байгаа юм байна тийм. За нэг нь бол тэр илүү монголчууд үндэсний үзэлээр тоглож хандлт авах гэсэн монголчуудыг одоо ер нь бол хошгруулж байгаа хэлбэр шүү дээ. Тэстэ нэр юу юм уусан казакууд эдэр гэсэн нэг ийм хитрхи субъектив илүү сөрөг тал нь өндөртэй хандлага байна. За тэр хүн хандлтаа аваад яваад өгнө. Үндэ магадгүй чи учир байдлыг ойлгож байгаа биш шүү дээ. Зүгээр л нэг имийг утга үзий ядал өнгөрж байгаа хэлбэрлүү чи чиглэгдчихлээ. Чамайг чиглүүлчихлээ тийм.
За хоёр дахь нь бол заа магадгүй тэр хүмүүсийн яриад байгаа шиг илүү одоо тийм талцал хамаарал сенсац үүсгэж ямар нэгэн асуудалд орох гэж байгаа юм шиг ийм хандлага байгааг анхаарч хараарай. За тэгээ үүндээ учир байдлыг ойлгоёг бол учир байдал таны бодож байгаа шиг зөв буруу гэсэн тийм амархан биш. Энэ бол маш төвөгтэй тий ийм эдрэгтэй асуудлаа нэлээ юм үзэж харж ингэж бодож иж болох хэрэгтэй. За би бол сая зөвхөн сургачгийн хүрээний юм ярьлаа. Хэрвээ цаашаа ингээд энэ асуудлыг илүү судалгаа шинжилгээний түвшин рүү аваачих юм бол магадгүй зарим хүн бол ойлгох хэцүү юмгүй очин шүү гэдгийг хэлэх юм аа. Тэгээ юм бас хүмүүсийн бодож байгаа шиг тийм амархан байдгүйг санаж яваарэ.